Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө англи хэлний цуврал хичээлээр та бүхэндээ амлсан ёсороо англи хэл дээр хувцсыг яаж нэрлэх вэ гэдгийг заахаар шийдсэн юм аа. Өмнө нь та бүхэндээ хувцстай холбоотой үйл үгийг зааж байсан бол энэ удаагийнхаа дугаараар хувцсыг юу гэдэг вэ? Ямар хувцсыг англи дээр юу гэж нэрлэдэг вэ гэдгийг заахаар бэлтгэсэн юм аа. За энэ удаагийн маань дугаар дээр өгүүлбэр бол байхгүй. Би өөрөө ингээ яриад явчих болохоор ингээ зөвөр өгнүүд нь гарч ирнэ. Та бүхэн минь интернетээр ороод үгээ бичингүүд ямар хувцас гарч ирж байна, ямар төрлийн хувцснуудыг яаж нэрлэдэг юм бэ гэдгийг бас давхар хараад аваарэ гэж би бас зөвлөмөр байна. За хамгийн ихний үг нь coat. Coat гэдэг маань хөрөм гэсэн үг байгаа тийм. Coat гэдэг маань ихвчлэн нөгөө нэг пальтон дээр ашиглагддаг. Cashmere coat гэх юм бол ноолорон хөрөм. Бид нэр ихвчлэн нөгөө нэг пальтогоо coat гэж нэрлэдэг байдаг юм шиг санагцаа. За дараагийнх нь үг нь jacket. Jacket гэдэг маань күртэг. Ямар ч төрлийн күртэг байж болно. Урт богино тийм. Short jackets, long jackets, эсвэл short-ыг нь хаяада бас зарим хүмүүс puffers гэж нэрлэдэг. Ийм бомбоор юм жижигхэн күртгийг бас puffers гэж нэрлэдэг байдаг. Томуудын болохоор зүгээр winter jackets, summer jackets, rain jackets гэж явдаг юм байна. Күртэг гэсэн үг байгаа тийм. Дараагийн маань үг маань болохоор poncho. Пончо гэдэг маань борооны цувыг хэлдэг байгаа. Та бүхэн маань хэрвээ гадаадд очоод одоо гинт бороо ороод дэлгүүрээс цув авах юм аа гэж хэлхийг хүсэх юм бол do you have a poncho for sale гэж хэлэх нь шүү дээ. Цув байна уу гэж асууж байгаа юм байна. За дараагийн маань үг болохоор dress. Dress гэдэг маань дайрсан гэсэн үг байгаа. Эмэгтэй хүн болгоны бараг мэддэг үг байх гэж бодож байна. Dressed up гэдэг нь болохоор нөгөө нэг гой хувцсыг өмссөн байгааг хэлдэг гэж хэлж байсан бол dress гэдэг маань дайрсанцыг хэлдэг юм байна. За дараагийнхаа үгэнд оръё. Jumpsuit. Jumpsuit гэдэг маань болохоор залгаа одоо нөгөө манайхаар бол нөгөө нэг комбинезон гэж хаяа яриад байдаг шүү дээ. Ингээд юугаараа ингээд дээдл доотлох хоёр нь холбогдсон гэсэн юмнээсээ палаж биш дундуура өмчиг юм залгаа хувцснуудыг jumpsuit гэж нэрлэдэг байна. Та бүхэн миний түрүүн хичээл эхлэхийн өмнө хэлсэн шиг jumpsuit гэд утсан дээрээ бичиж тавингууд зургнуудыг хараарай. Тэнгүүд амар олон төрлийн маш олон төрлийн jumpsuit-ууд гарч ирнэ. Хэрвээ та тэрийг jumpsuit гэж юу юм болоо гэж бодох юм бол бас тэр хувцсыг комбинезон шиг тэр хувцсыг хэлдэг юм байна шүү гэж бас хэлмээр байна. Дараагийнх нь shorts. Shorts гэдэг маань болохоор цамцыг хэлдэг. Short гэдэгтээ яг адилхан сонсогддог нэлээд олон үгнүүд байдаг. Би та бүхэнд энэ болгоныг бүгдээрийг нь хэлж өгнө. Маш сайн анхааралтай сонсорой. Shorts гэж хэлэх юм бол цамцыг хэлдэг байх юм шүү. Хамцуутай ч юм хийхтэй хавцуутай цамцыг хэлдэг. T-shirt гэдэг юм бол футболкийг хэлдэг. T-shirt гэх юм бол футболкийг хэлдэг. Short гэх юм бол short-ыг богиномд хэлдэг тийм. Short. Өөр бичигддэг байгааг та бүхэн маань анзаарж байгаа бах. Ихэвчлэн та бүхэн маань хүний хэлж байгааг сонсоод яг алинг нь хэлж байна гэдгийг нь бас анхааралтай сонсоорой. Эсвэл өөрөө хэлэх байгаа бол бас ойлгуулад дээд доошоо заагаад short shoe эсвэл бол ингээд богинохон t-shirt shoe эсвэл зүгээр л short shoe ингээд цамц шүү гэдгийг бас би өөрөө ч гэсэндээ сайн хэлж одоо энэ сайн ингээд pronounce хийж мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол 3 ондоо үг юм шүү гэдгийг бас та бүхэндээ анхааруулж хэлмээр байна. Дараагийнх нь болохоор top. Ер нь ингээд 10 жил тахад бол нэг тэгж намайг бол 10 жил тахад top гэж заадаггүй байсан. Top гэдэг маань ерөнхийдөө дээгүүр өмсдөг хувцсыг бас цамцтай холбоотой дээгүүр өмсдөг хувцсыг top. Одоо миний энэ өмссөн байгаа энэ одоо t-shirt ч гэсэндээ ерөнхийдөө top гэж явуулчих гэсэн үг. Do you like my top гэх юм бол миний энэ дээгүүр өмссөн байгаа юм таалагдж байна уу гэд
Гэхдээ гүрдэг мөртгийг болохоор гадуур хувцсыг болохоор ингээд гадуур хувцаар нь хил чинь дотороо өмссөн байгаа. Дээгүүр өмссөн байгаа хувцсыг болохоор топ гэж нэрлэхэд бол хамгийн амар байдаг юм байна шүү. Дараагийнх нь болохоор knitwear. Knitwear гэдэг маань болохоор нэхмэл хувцснуудыг хэлдэг юм байна. Нэхмэл хувцс хэрвээ авахыг сонирхож хүсвэл дулаан хувцс өмсөхийг сонирхож байгаа бол та дэлгүүрт ороод do you have any knitwear гэж асуух нь байна. Носон хөвчлэн цамцнууд байдаг те. Урт цамц, богинохон цамц ингээ ерөөхдөө нэхмэл носон цамцыг knitwear гэж нэрлэдэг юм байна шүү. Дараагийн нь болохоор cardigan. Cardigan гэдэг маань болохоор задаа ингэртэй самцыг cardigan гэж хэлдэг. Одоо нөгөө нэг ингээ дээгүүрээ тохоод өмсчдэг бидний бас нэлээх өмсдөг монголчуудын маань өмсдөг хувцсын нэг шүү дээ. Одоо ингээ гадуур гарахтаа ч гэсэндээ өвөл болол гүртнийхаа дотор ч гэсэндээ өмсчдэг. Ингээ товчтой асгүй бол бүр ингээ товчгүйс бол самцыг cardigan гэж нэрлэдэг юм байна. Хэрвээ юу ах юм бол малгайтай цамц авах юм бол hoodie гэж нэрлэдэг. Hoodie гэж бас нэрлэдэг юм байна шүү. За дараагийн маань хэлэх хувцсны нэр бол pants. Pants гэдэг маань ерөнхийдөө top pants гэж байгаа шиг topтай адилхан доогоороо өмссөн юмыг pants гэж нэрлэдэг. Эрэхтэй өмдөг шүү. Доогоороо өмссөн өмдийг pants гэж ерөнхийдөө нэрлэдэг. Өөр нэг хэлэг нь trousers гэж бас хэлдэг те. Бидний илүү сайн мэддэг үг бол trousers. Гэхдээ англи дээр нийтлэг хэрэглэгддэг үг нь pants. Дотор өмдөг болохоор boxers гэж нэрлэдэг юм билээ. Эртөө хүмүүс юулангуяа дотор өмсдөг одоо дотоожийг бол boxers гэж нэрлэдэг юм байна шүү. Нэг эртээ ингээ нэг хагас юу гуйтай ч гэх юм уу тэрийг болохоор тэгж нэрлэдэг юм байна. Дараагийн үг болохоор өмдний нэг төрөл jeans. Зэс өмдөг хэлдэг те. Та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаа. Jeans, pants гэдэг ингээд shorts гэдэг янз янзын үгнүүдээр хэлж болох нэ. Дараагийн үг нь suits. Suits гэдэг маань болохоор костюм бижагийг хэлдэг. Эмэгтэйчээж болно, эрэгтэйчээж болно албаны костюм бижаг, арга хэмжээний костюм бижагийг бол suits гэж нэрлэдэг юм байна шүү. White suits гэх юм бол гоё цагаан костюмыг white suits, black suits гэх юм бол хар костюмыг хэлэх юм те. Дараагийнхаа үг болохоор bikini гэдэг үг байгаа. Bikini гэдэг үг болохоор усны хувцсыг хэлдэг. Усанд өмсдөг ямар ч хувцсыг ерөнхийдөө bikini гэж нэрлэдэг юм байна. Дараагийнхаа өгнүүд маань болохоор их хөвчлэн accessory гэж ангилагддаг. Яг хувцас биш хэрнээсээ хамт хэрэглэгддэг, хувцастай хамт хэрэглэгддэг өгнүүд байгаа. Энэ маань эхний үг нь sunglasses. Sunglasses гэдэг маань болохоор нарны шилийг sunglasses гэж нэрлэдэг те. Харааны шилийг болохоор prescription glasses гэж нэрлэдэг. Prescription glasses. Sunglasses, prescription glasses гэж хоёр ялгаатай байд юм шүү нүдний шил маань. Дараагийнх нь belt. Belt гэдэг маань мэдээж хэрэг тэлээ гэсэн үг байгаа. Leather belt гэдэг юм бол арьсан тэлээ. Дараагийнх нь үг нь bag. Bag гэдэг маань мэдээж хэрэг цүнх гэсэн үг байгаа тий. Гар цүнхийг handbag. Handbag хэрвээ бүр том ачаанд өгж байгаа цүнхэн байх юм бол suitcase гэж нэрлэдэг тий. Дараагийн маань үг нь shoes. Shoes гэдэг маань гутал гэсэн үг байгаа. Гутал маань янз янзын төрөл байдаг. Ерөнхийдөө чиний гутал гэд нэрлэхийг хүсэх юм бол your shoes, my shoes гэд нэрлэл чинь ямар ч төрлийн гутал байж болно. Гэхдээ гутал маань янз янзын төрөл байдаг. Ямар төрөл байж болох вэ гэхээр boots гэж болно. Boots гэдэг маань төрөлтэй гутлыг хэлдэг. Ankle boots гэх юм бол юу хүртэл шагаа хүртэлх төрөлтэй гутлыг хэлдэг. Ерөнхийдөө ингээд нэг тийм жоохон ямар ч хамаагүй хэмжээний төрөөтэй л boots гэж нэрлэх нэ. За дараагийнх нь болохоор slippers. Slippers гэдэг маань гэрийн тавчийг хэлдэг. Slippers. За дараагийнх нь үг нь platform shoes. Platform shoes гэдэг нь болохоор эмэгтэйчүүд маань бол бүгдээрээ мэдж байгаа бах. Улан залгаа гутлыг залгаа ултай өсгөөтэй хэрнээсээ өмсгөд амар гутлнууд байдаг. Тэднийг platform shoes гэж нэрлэдэг. Хэрвээ ганцхан өсгийн өндөр байх юм бол high heels гэж нэрлэдэг.
high heels. Зүгээр heels гэсэн ч бол өсгөд готлыг тэгж нэрлэдэг юм байна шүү. За дараагийнх нь одоо бидний хэл шинжнаар нөгөө нэг чиш гэж байдаг шүү дээ. Ингээд намхан үсгэтэй тэднийг маань болохоор 100 өмсдөг намхан үсгэтэй шахануудыг маань болохоор loafers гэж нэрлэдэг. Loafers. За дараагийн үг маань болохоор socks гэдэг үг гэж болж байна. Socks гэдэг маань оймс гэсэн. Хамгийн сүүлийн миний бэлтгэсэн үг бол pyjamas гэдэг үг байгаа. Pyjamas гэдэг маань болохоор унтлахны хувцсыг хэлдэг юм байна. За энэ мэтчлийн зөндөө олон хувцсны төрөл байгаа. Та бүхэндээ эхний одоо нэг ойр цүрийг хэрэглэдэг бүхнүүдийг бас богинохоо хугацаанд их уйдахгүйгээр хитгэний хэлхийг хичээлээ. Та бүхэн маань өөрсдөө хүсэх юм бол интернет вебсайт, дэлгүүрүүдийн вебсайтаар ялангуяа ороод ингээд shop гэдэг дээр нь дараад category гэдэг дээр нь хараад ялах юм бол зөндөө олон хувцсны төрөл байгаа. Дарах юм бол тэр хувцсны төрлөчн гараад ирэх болохоор тэр бол хамгийн сайн хувцсны одоо үгийн баялагтай болох арга юм шүү гэдгийгээс та бүхэндээ хэлмээр байна. За энэ удаагийнхаа дугаарыг таалагдсан байх гэж найдаж байна. Энэ удаагийн дугаар маань л үзэгчдийн хүсэлтээр та бүхэн хувцсыг сонсохыг хүсэж гин үү, хувцсны талаар мэддэг болохыг хүсэж гин үү гэсэн чинь тэгээр хүсэж байна, дэмжиж байна гэсэн зөндөө олон мессеж ирсэн болохоор энэ дугаарыг хүргэсэн. Тэр болгонд маань тэр бүх хүмүүст маань хэрэг болсон байхаа гэж найдаж байна. За дараагийнхаа дугаараар дахин уулзлаа баяртай. Миний хичээл, миний номтой хамт YouTube сувг нь subscribe хийгээгүй байгаа бол subscribe дараад лайк дараарай. Баярлалаа, баяртай.